Өнөөдрийн хичээлийн сэдв баримтчгийн эргэлтийн зохион байгуулалт. Өнөөдрийн хичээлийн сэдвийн зорилго ирсэн бичгийг хүлээн авах, бүртгэх, боловсруулах, шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын арга зүйн эзэмшүүлэхэд оршино. Баримтчгийн эргэлтийн зохион байгуулалт гэдэг нь баримтчгийг хүлээн авах, баримтчгийг бүртгэх, баримтчгийг боловсруулах, баримтчгийг батлуулах, хаягаар явуулах зэрэг үйл ажиллагаа буюу баримтчигтэй ажиллах ажлын тодорхой унших дарааллыг хэлнэ. Байгууллагын үйл ажиллагаанд үүсч хөтлөгддөг баримтчиг болон мэдээллийн урсгалыг ирсэн баримтчиг, явуулсан баримтчиг, дотооддоо үүссэн баримтчиг гэж ангилах бөгөөд энэ баримтчиг тус бүрдээ боловсруулалтын хувьд өөр өөрийн онцлогтой. Өнөөдрийн хичээлээр ирсэн баримтчгийн бүртгэлийг хэрхэн яаж хийх вэ? Хэрхэн яаж шилжүүлэх вэ гэдэг талаар ярилцах нэ. Ирсэн баримтчгийг хүлээн авах боловсруулахдаа тодорхой хэмжээний журмуудтай байдаг. Нэгдүгээрт нь бол ирсэн баримтчгийг бичих хэрэг төлөрсөн журмаар хүлээн авна. Ирсэн баримтчгийг хүлээн авсны дараа бүрдэл болон хаягийг зөв эсэх. Тэгээд бүртгэх, боловсруулах, шилжүүлэх, баримтчгийн цохолт хийх зэрэг ажиллаварууд бол хийгддэг. Хоёрдугаарт нь албан бичгийг хүлээн авсны дараа хаяг зөв эсэх, бүрдэл бүрэн эсхийг шалгана. Хэрвээ бүрдэл дутуу хаяг буруу зөрчилтэй тохиолдолд баримтчгийг ирсэн хаягаар нь буцаах арга хэмжээ авдаг. Гуравдугаарт нь бол гартан гисэн баримтчиг ирсэн тохиолдолд гартан гисэн баримтчгийг дугтвыг задлалгүйгээр баримтчигт гадна бүртгэлийн тэмдэг даран холбогдох ажилд нь шууд шилжүүлнэ. Жишээ нь өгш нь харуулсан байна. Энэ дээр бол баруун дээд үзэгт нь нууц гэсэн юм баримтчиг төгтөөтэй баримтчиг ирсэн байна. Тэгэхээр бид нар энэ гадна талын нууц гэсэн төгтөөг хараад энийг юу гэж ойлгох вэ гэхээр нууц баримтчиг юм аа гэж ойлгох нь. Тэгээд ийм нууц төгтөөтэй баримтчиг ирсэн болвол энийг төгтөөгийн задлалгүйгээр гаднах хаягаар нь бүртгэн холбогдох ажилд нь шилжүүлэх. Гэхдээ бүртгэлийн тэмдэгээ бас дарна гэдгийг анхаарах хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь байгууллагын удирдлагын нэр дээр ирүүлсэн факсыг бичих хэрэг төлөрсөн журмаар хүлээж авч бүртгэдэг. Зохион байгуулалтын нэгжийн хаягаар ирсэн тохиолдолд бол тодорхой зохих журмын дагуу бүртгэж шийдвэрлэх бөгөөд удирдлага танилцуулах зайлшгүй шаардлагатай болвол дотоод сүлжээгээрээ нарийн бичигт шилжүүлдэг. Тавдугаарт нь бол байгууллагын захим шуудангийн хаягаар ирсэн захим баримтыг бичих хэрэгт бүртгэж хүлээж авдаг. Удирдлагууд бол дотоод сүлжээгээр болон хэвлэж танилцуулна. Зохион байгуулалтын нэгжийн захим хаягаар ирсэн баримтчгийг мөн зохих журмын дагуу бүртгэх болон удирдлагад зайлшгүй танилцуулах шаардлагатай болвол дотоод сүлжээгээрээ эсвэл захим байдлаар танилцуулна. 6-дугаарт нь яаралтай баримтчгийг бол ирсэн даруйд нь бүртгэн, бусад баримтчгийг тухайн өдөрт нь багтаан бүртгэн. Хэрвээ амралтын өдөр ирсэн тохиолдолд дараа 7 хоногийн ажлын эхний өдөрт багтаан бүртгэж шилжүүлдэг. Удирдлагууд бус зохион байгуулалтын нэгж болон эсвэл албан тушаалтанд хаягдж ирсэн баримтчиг байх бол тухайн албан тушаалтанд хаягаар нь шууд шилжүүлдэг. 7-дугаарт нь бол удирдлагад танилцуулахаар ангилж олгосон баримтчгийг зохих журмын дагуу бүртгэсний дараа цохолт хийх гэхээр удирдлагад шилжүүлдэг. 8-дугаарт нь ирсэн баримтчигтэй танилцсны үндсэн дээр баримтчгийг яаралтай шийдвэрлэх, удирдлагад танилцуулах, холбогдох ажилд нь шууд шилжүүлэхэ гэж ангилдаг. Сая бид хэд яасан бэ гэхээр ирсэн баримтчгийг хэрхэн яаж хүлээж авах боловсруулах вэ гэдэг талаас нь ярьлаа. Одоо ирсэн баримтчгийг бүртгэж хэрхэн шилжүүлэх вэ гэдэг талаас нь ярих гэж байна. Нэгдүгээр баримтчгийг бүртгэх гэж юу юм бэ гэж тийм. Тэгэхээр баримтчгийг бүртгэх гэдэг нь бол тэдгээрийг бүртгэл хяналтын хэлбэрт оруулж тодорхой бүртгэлийн дэвтэрт бүртгэл хийх ажилбарыг хэлнэ. Хоёрдугаарт нь судалж шийдвэрлэх, хариу өгөх болон мэдээлэл олгох шаардлагатай бүх баримтчгуудыг бол бүртгэдэг байгаа. Бүртгэлгүйгээр баримтчгийг хүлээж авах шийдвэрлэхийг хориглодог. Гуравдугаарт нь ирсэн баримтчгийг бүртгэх болон бүртгэлгүй шилжүүлэх гэж хоёр хувадаг.
Ирсэн баримтчгийг бүртгэлгүй шилжүүлэх баримтчгийн чагсаалтыг бол аль бие хөтөлтийн үндсэн зааврын дагуу дараах баримтчгүүдийг бол бүртгэлгүй шилжүүлж болдог байх нэ. За тэрний нэгдүгээрт нь бол техникийн стандарт, хоёрдугаарт нь статистик тайлан мэдээ. За гуравдугаарт нь бол нууц бүх төрлийн баримтчгүүд. За дөрөвдүгээрт нь бол сургалтын төлөвлөгөө, санхүүтэй холбоотой баримт материалууд. За 5 дугаарт нь бол хэвлэмэл материал, хэвлэмэл хуудсыг бүртгэлгүй шилжүүлдэг байна. За дараагийн дугаарт нь бол баярын мэдчилгээ, за дээрээс нь цахилгаан утас. За дараагийн дугаарт нь бол бүх төрлийн урилга, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө. За эсвэл зар сурталчилгааны материал гэсэн ийм одоо баримтчгүүдийг бол бүртгэлгүй шууд холбогдох ажилтнууд нь шилжүүлдэг байна. За тэгвэл бүртгэлтэй шилжүүлэх баримтчгийг хэрхэн яаж бүртгэх вэ гэдгийг одоо ярих гэж байна. За тэгвэл ирсэн баримтчгийг хүлээн авч бүрдэл зөв хэсгийг, хаяг зөв хэсгийг шалгасны үндсэн дээр дараах журмын дагуу бүртгэнэ. Ирсэн баримтчгийг бүртгэх журам байна. Нэгдүгээр дис дугаар. За энэ дис дугаар гэдэг дээр бол бид нар байгууллага оны эхнээсээ өөрсдөө бүртгэлийнхаа дугаарыг өгдөг байгаа. За сар өдөр гэдэг дээр бол ирсэн баримтчгийг бүртгэж байгаа учраас тухайн сар өдрийг бичих байна. Дугаар номер нь мөн ирсэн баримтчгийн дугаар номерыг бичих байна. Хаанаас хинээс гэдэг нь хаанаас ирсэн баримтчгээ, ямар албан тушаалтнаас ирсэн баримтчгээ гэдгийг бүртгэж өгөх нь. Товч утга нь бол бичвэр дээр байгаа гол агуулгыг довчхон байдлаар энэ дээр тэмдэглэж өгөх нь. Тэгээд хэдэн хуудас баримтч ирсэн бэ гэдэг хуудасных нь дугаарыг тэмдэглэж өгдөг байна. За шинэ жишээ болгоод манай байгууллагад ирсэн баримтчгийг бүртгэлийнхаа дэвтэр дээр хэрхэн яаж бүртгэх вэ гэдэг жишээг харуулъя. За эхнийх бол 2020 оны 3 сарын 3-нд ирсэн баримтчиг байх нь 72 дахь дугаартай баримтчиг байх нь. За хаанаас ирсэн бэ гэхээр мэргэжлийн боловсрол сургалт, үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвөөс ирсэн байх нь. За товч утга нь бол өөрөө юу вэ гэхээр сургалтын зөвшөөрөл олгохыг хойшлуулах тухай байх нь. Утасны дугаар 1. За энэ журмын дагуу ирсэн баримтчгийг бүртгэдэг байх нь. Баримтчиг хүлээж аваад зөвхөн өөрийн бүртгэлийг хийсэн байх нь. Одоо саяны баримтчгийг хэнд хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг шилжүүлэх тухай ярих гэж байна гэдэг хараарай. За энэ ирсэн баримтчгийн шилжүүлэх бүртгэл бол энэ эхний сар өдөр буюу 2020 оны 3 сарын 3 гэдэг бол энэ баримтчгийг ирсэн өдөрт нь багтаан бүртгэсэн байх нь байна. За картын дугаар гэдэг бол саяны энэ ирсэн баримтчиг өөрөө хариу шаардсан баримтчиг ирсэн байх юм бол хариутай бичих бүртгэл хяналтын карт гэдэг энэ зүйлийг заавал нэг шаардлагатай. Тэгвэл энэ бүртгэл хяналтын картын дугаар нь хэвнэ гэдгийг энэ картын дугаар буюу 8 дугаар баган дээр бичиж өгнө. За 9 дугаар баган дээр бол энэ ирсэн баримтчгийг манайх дотоодоо аль хилтэс нэгжиж шилжүүлсэн юм бэ? Тэрийг бичиж өгнө. За би бол энэ дээр сургалтын албанд бичсэн байна. За энэнийг хүлээж авсан ажилтан гар хэсгээ зурх нь байна. За хизээ хэрхэн шийдвэрлсэн тухайга энэ дээр бичих нь байна. За хэргийн интекс гэдэг бол энэ баримтчгийг шийдвэрлэж явуулсны дараа хөтлөх хэргийн нэрийн чагсаалтын дагуу хэддэг хавтас хэрэгт энийг хийж хадгалсан бэ? Тэр дугаарыг бичих ёстой байх нь. За тайлбар дээр нь илүү одоо энэ баримтчигтэй холбоотой нэмэлт тайлбар байх юм бол бичих нэ. За энэ бүртгэлийн дагуу хийж шилжүүлэх нэ. Бүртгэл хяналтын карт гэдэг. Энэ бүртгэл хяналтын картыг бол дандаа хариутай баримтчиг эсвэл тухайн баримтчгийн шийдвэрлэлтэнд хяналт авах тохиолдолд бол энэ бүртгэл хяналтын картыг нээдэг байх нь байна. За тэгэхээр түрүүний одоо юу гэдгийг хариу шаардаж ирсэн нэг баримтчгээр нэг бүртгэл хяналтын карт нэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За түрүүний бүртгэл хяналтын карт номер гэсэн байна. Энэ дугаарыг бол түрүүний баримтчгийн бүртгэл шилжүүлэхийн 8 дугаар баган дээр тавина гэдгийг анхаарах нэ. За энэ нэгээс 31 хүртэл тоо дээр нь байх ёстой. Энэ бол баримтчгийн шийдвэрлэлтэнд хяналт тавихад энэ баримтчгийн энэ нэгээс 31 гэдэг тоо бол тодорхой үр гүйцэтгэдэг байх нь байна. За дараагийн баримтчгийн нэр төрлийн зааж өгөх нь байна. За хаанаас хэнд ирсэн бэ? За дараагийн нь бол баримтчгийг хүлээж авсан сар өдөр дугаарыг нь бичих нь байна. Дараагийнх дээр нь бол тухайн баримтчгийн өөрийнх нь явуулж байгаа орноо дугаарыг тэмдэглэлийг бичиж өгнө. За баримтчгийн товч утга дээр нь бол түрүүнийх шиг товч утгыг бичих нь байна. За удирдлагын залт гэдэг бол бид нар мэдж байгаа зогсолт гэж яриад байгаа тийм ээ. Хэн гэдэг үнд хэдийн хугацаанд ямар ажил үйл даалгаж байгаа юм бэ? За энэ удирдлагын залтыг бүрэн ихээр нь бичнэ гэдгийг анхаарах нь байна. За шийдвэрлэх хугацааг энэ дээр тодорхойлж өгнө. За
Бүртгэл хяналтын картын дараагийн хэсэг бол баримт бичгийн шийдвэрлэлтийн явцыг энэ дээр бичиж өгөх нь байна. Дараагийнх нь бол шийдвэрлсэн тухай тэмдэглэл дээр хэрхэн яаж шийдвэрлсэнийг юм бичнэ. Дээрээс нь явуулсан баримт бичгийн огноо бүртгэлийн дугаарыг бичнэ гэдгийг энэ дээр анхаараарай. Хэргийн индекс дугаар гэдэг бол хөтөлбөрийн нэрийн жагсаалтын дагуу хэддэг хавц сэрэгт энийг хадгалсан бэ тэр дугаарыг нь бичиж өгдөг байна. Байгууллага ирсэн баримт бичгийг тухайн өдөрт нь дотооддоо боловсруулж байгаа баримт бичгийг бол гарын үсэг зурсан өдөрт нь зөвхөн нэг удаа бүртгэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За 6 дугаарт нь иргэдээс ирсэн өргөдөл хомдлыг бас бүртгэх нь байна. За ингэж бүртгэхдээ тодорхой журмын дагуу бүртгэнэ. За ингэ бүртгэхдээ түрүүний ирсэн баримт бичигтэй адилхан бас өргөдөл хомдлын бүртгэлийн дэвтэртээ бид нар ирсэн өргөдлийг бүртгэх нь байна. За нэгдүгээрт нь энэ дэстугаа гэж өгшин дан нэгээс эхэлсэн байгаа. Энийг бол байгууллагууд өөрсдөө оны эхэндээ дугаараа өгнө гэсэн. Дараагийн өргөдөл ирэхэд 2, дараагийн өргөдөл ирэхэд 3 гэдэг ингээд өөрсдөө дугаараа өгөөд дугаарлалтаа өгнө гэдгийг хараарай. За өргөдөл гаргасан он сар өдөр гэдэг бол тухайн өргөдлийнх нь он сар өдрийг тавина гэдгийг анхаарч. За өргөдөл гаргагчийн овнер хэн гэдэг хүн өргөдлийг гаргасан юм бэ? Энэ хүн ямар хаягт оршдог юм бэ? За ямар утгатай өргөдөл бичсэн юм бэ? Товч утга нь. За тэгээд хэдэн хуудас өргөдөл вэ гэдгийг энэ дээр бүртгэж өгнө. За ингээд энэ хүний өргөдлийг бид нар хүлээж аваад бүртгэлийн дэвтэртээ бүртгэлээ. Одоо цааш нь холбогдох албан тушаалт нь шилжүүлэх ажил үүсэж байгаа. Ингээд шилжүүлээд энэ өргөдөл маань өөрөө шийдвэрлэгдэх юм бол дараагийн энэ бүртгэлийг бүртгэдэг байна. За энэ сар өдөр гэдэг бол мөн ялгаагүй түрүүний энэ өргөдлийг хэдэн сарын хэдэнд бүртгэж шилжүүлж байгаа юм бэ? Тэр он сар өдөр бичих нь байна. За картын дугаар бол мөн адилхан мэдээж одоо өргөдөлд хариу шийдвэр өгөх гэж байгаа, хариу шаардж байгаа юм өргөдөл байх юм бол мөн адилхан бүртгэл хяналтын карт нээгээд энэ картын дугаараа 8 дугаар багнуудаа бичнэ гэдгийг анхаараарай. За хизээ хэрхэн шийдвэрлсэн бэ гэхээр энэ баримт бичгийн зохилтон дээр нь 2020 оны 1 сарын 17-ны өдөр шийдвэрлэгдсэн учраас 30 сар өдрийг тавьсан байгаа. За хариу явуулсан сар өдөр бол тухайн өдөр ирсэн өдөр нь буцаагаад хариуг нь явуулсан байх нь. За энэ дугаар нь байгууллагын оны өмнөөсөө эхлээд манай байгууллага өөрийн дугаар байна гэдгийг анхаараарай. 11-нд нь. За 12-т нь бол энэ өргөдлийг хэрхэн яаж шийдвэрлэж хариу мэдгдсэн юм бэ? За манай байгууллага бол уцаар мэдгдсэн байх нь. За хэн гэдэг хүн шийдвэрлсэн юм бэ гэдэг дээр нэрийг бичиж өгнө. За ингээд өргөдлийг хүлээж аваад шийдвэрлсэн тохиолдолд бичих энэ бүртгэл байх нэ. 7 дугаарт нь баримт бичгийг тэдгээрийн нэр төрөл агуулга харилцагчийн шинжээр нь бүлэглэн бас бүртгэл хийж болдог. За жишээ нь бид нар бол ихэвчлэн байгууллагууд ирсэн баримт бичгээр нэг тусдаа журналтай, за дээрээс нь явсан баримт бичгээр бас тусдаа журналтай ингээд байж байдаг. Гэтэл ийм биш тийм ээ. Нэр төрөл эсвэл агуулга эсвэл харилцагчаар нь бүлэглэж бүртгэл хийж болдог байна. Жишээ нь хангаа дээд сургуулийн тэндээс зөвхөн үнэлгээний төмөөс ирсэн баримт бичгүүдийг бол тусна бүртгэдэг жишээ тийм ээ. За ингэж бас бүртгэж болдог байна. 8 дугаарт нь байгууллагууд ирсэн баримт бичгийн арын зүүн доод буланд тухайн баримт бичгийг хүлээж авсан бүртгэлийн тэмдэг дартаг. За энэ бүртгэлийн тэмдэг бол айлг гэхээр энэ мэдээллүүдийг агуулсан байх нэ. За байгууллагын нэр, бүртгэсэн номер дугаар, картын номер буюу түрүүний бүртгэл хяналтын карт байх нэ. За огноо хэдэн цаг хэдэн минутанд хаашаа шилжүүлсэн. За энэ хуудасны тоо хэдэн ширхэг шилжүүлвэ гэдгийг энд бүртгэж өгөх хэрэгтэй байх нэ. За 9 дугаарт нь бол ирсэн бичигт оны эхнээс дугаар өгнө гэсэн. За энэ дугаар өгөхдөө бол зөвхөн бүртгэлийн дугаар биш бас зохион байгуулалтын нэгжийн индексийг нь урднаас тавьж өгч болдог. За 10 дугаарт нь бичиг хэрэгт бүртгэсэн баримт бичгийг ирсэн удирдлагад шилжүүлдэг. Хариу шаардсан баримт бичиг байх юм бол удирдлага тухайн өдөртөө багтаагаад зохилтыг хийдэг. За 11-р нь бүртгэл хяналтын програм хэрвээ ашиглаж байгаа бол бүртгэл хяналтын програмд тухайн баримт бичгийн бүх өгөгдлийг оруулна. За 12-т нь ирсэн бичгийн бүртгэлийг уламжлалт байдлаар бүртгэж байгаа бол бүртгэл хяналтын картыг 2% үлдэхнэ. 1%-ийг нь тухайн баримт бичигтэй зохион байгуулалтын нэгж рүү шилжүүлэх юм байна. За дараагийн 1%-ийг бол тухайн архивтаа үлдээж хадгалдаг байх нэ. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ